Аавын хайр халамж авч байгаагүй эмэгтэй хүүхэд том болоод ямар асуудлууд үүсдэг вэ гэвэл энэ эмэгтэй эрэгтэй хүмүүстэйгээ үргэлжийн барьцаж байдаг. За өөрийгөө жоохон хайрлаж байгаа эрэгтэй рүү зөв бурууг нь ялгахгүй шууд татагдаж байдаг. За ямарваа нэгэн шүүмжлэл үгүйсгэлийг хүлээн авах чадвар нь маш сул. За энэ эмэгтэй маань энэ амьдралд итгэх итгэл нь бага байдаг. Хэн нэгэнд. Яагаад гэвэл далд ухамсарт байгаа код нь би хамгаалагдсан гэдэг хүүхэд насны ааваасаа авах ёстой, мэдрэх ёстой хамгаалалтын энергиудыг мэдэрч байсан тэр програм нь байхгүй учраас үргэлжийн өөрөө тэмцэгч болж явж байдаг. Тэгэхээр гэр бүл дотроо ч гэсэн нөгөө тэмцэгч байдал нь илүү гарч ирээд байдаг. Нөхрийг сүултээ хэрүүл маргааны үед энэ миний эсрэг хүн мэтэр заанах дотроо нөхрийн эсрэг байдлаар явж байдаг магадaltaй. Тэгэхээр энэ байдлаасаа яаж гарах вэ гэвэл өөрийн далд хомсорд байгаа сөрөг блокуудыг тайлах практик сургалтанд таныг урьж байна.